За сайн байцгаана уу. Өнөөдрийн цаг өдрийн мэндийг та бүхэнд амжилт таатай байна. За өнөөдөр Зөндөлжи мөнхөлцөө зураач мэргэжилтэй. За Монгол зохиолчдын гишүүнээр одоо Монголын эсрэг одоо нийгмийн том найрагч ахмад гэрчдрийн тоонцтой авахгүй хугацаа өнгөрөөжээ. Анхлан эзэмшсэн мэргэжил маань одоо Өрсөлдөлийн дэд сургуулийн Монгол зургийн ангид төгссөн. Төгсөж ирээд 2000 онд Говьсөнбөр аймагт багшаар ажиллаж ирсэн байгаа. Урлаг гэдэг нь өмнө урлаг, хөгжмийн урлаг, дүрс урлаг хоорондоо холбоотой. Дандаа гоо сайхан, гоо зүг цай сайхныг одоо хүнд мэдрүүлж, ухааруулж, үгээрүүлэх ийм одоо амьд байдаг. Дүрслэх урлагт одоо мэргэжил эзэмшиж байхдаа зурж чадахгүй байгаа юм. Эсвэл одоо бэрхшээлтэй асуудал үгээр илэрхийлж байсан юм. Энэ бол удааж одоо түүнийгээ одоо өөртөө хадгалж, өөртөө одоо ингэ бас сайжруулж, ингэж одоо мууцах шиг явж байсан байна. Энэ аймгийн одоо зохиолын салбараар задлж ирсэн. Цаана үгүй юм. 2000 онд төгсч ирсэд багшаар ажиллаж байх үед Намсрын Батбүр багш маань захиалгаар ажиллаж байсан. Захиалгаар ажиллаж байхдаа нэг юм их дэмждэг. Ажлын энэ сонин юм шиг утгацхаад болгосон байнга захиалж уншиж. Дээрээс нь одоо миний төгссөн Батүлцэн ах маань бас хөгжим сонсгож урлагийн тухай ярилцлаа. Хэмжлээ одоо ерөн тойрон нөлөөлөд их байжээ. Гэтэл нэг жил одоо Өчтөс эцэн наадам болдог жил. Одоо Монгол зохиолчдын хэлний шаналт, зохиолчдын хэлний шаналт Баатар Виктор ах маань уцаар байна. За чи хүрээдрээ Өчтөс эцэн наадам болох гэж байна. Ах нь Манбаатарын нэг хэлсэн. Зүдгээ аваад. Энэ ч одоо юу болж байгаа юм одоо хүрээд ирсэн. За тэгээд чөлөө уншлаа да. Өчтөс эцэн наадам бол одоо өмнө олон болж ирсэн, зөндөө үзэж байсан. Зохиолчдаас тусдаа үзэхгүйтэй байсан. За шүлгөө шиг тэр жилдээ 3 дугаар байр үзлээ. Тэгээ юм жоохон нүүр хагалсаа. Тогтолцооны сүм гэхээр Баатар их гэдэг юм. Салбарт оруулсан болох гэдэг л да. За ингээд олон сайхан хүмүүсээс олон сайхан өдрөө авч багшилж байгаа мэргэжил бүсгүүлийн мэргэжил багшилж байгаа ажилттай холбоотой бүгдийн өмгтэй холбоотой байсан. Тухайлбал одоо Содонбож багш маань танилцсаад одоо бүгдийн бүтээлийг хамтарч яаж байна гэж ярилцдаг байсан. Зөвлөгөө одоо Бачрал багш маань бас бүгдийн бүтээлийг одоо бас багш үгүй нааш зөвлөж чиглүүлж ингэж одоо явсны хүчин аймагт бол одоо дунд насны, бага насны одоо хүүхдүүд хайрцаг хүүхдүүд сонирхож ирэхээр бага насны хүүхдүүдэд уулзж үзэх ах насны хүүхдүүдээс хайрцаг гэж үздэг бол орон нутгад хайрцагайлуулж хүүхдүүдийнхээ хөтөл болгож амьдсан байна. За тэгээ одоо энэ хүүхдүүд хийж байгаа зохиолч болж байгаа хүн учраас шүлэг өгүүлэл одоо бүх төрөлтэй өссөн канал Эсвэл төдий явж байна. Монголынхаа олон сайхан зүйлж үзэрч яваа. Хатархалтай яваа. Ингээд өөрийнхөө тэтгэл таавал танилцсан яа. Үнэн алтан дуудахтай шань юу аз үзэж шагаа наслна. Ахтны мандаа хөлгийнхээ магнаа гэлж бодол хий. Сүүхэндээ тухлах гүнжийн сүүвэлгийг сонсох юм. Сумаан тавиад нумаан суу залыг тунгаас хин. Эвтнүүнийхаа хүчийг эгнүүлэн нэсэл тооцох юм. Ямхын төдий нэцвэл хумхын тоосуулахыг ямбаж удаахан суу ядалт өгөө танаа эзэн тулсынхаа цаазыг чамдлан Ирэл олонныхоо итгэлийг илтгэв. Алганы минь хэ амин хэлэхээр нутаг минь элдийн биш их хүннүү болсон
음모 шаню шийдмгүндийн үгийнхэн зам үндтэйхэн тухалнаа. За дахин нэг шинэ зүйлээс танилцуулъя. Бүтээл Соорхой халаастай өнгөрсөн 20 хэдэн насны цолхондоо туссан намныг л оног өдрөмжлөн нэгэнэ. Удшагаар гизэгтэй улаавтарсан зайтай уянга сайхан чамтай хансахтаа хэн нэгний бүлэн ганцаад тайван шаргал цагаан царайтай цайлган цагаахан цайлган цагаахан гэгэрч хүүтэн анштай үзсэн чамтай үрхэн дасахтаа ганцаардлаа галтаасаа даруулнаа. Өдөр болгон өнгөнгийн гоёд өсдөг өсөж яваа танхилхан чамтай сайн гэж муудаж шаналж явахдаа сайхан нэрийн сэмхэн өснө. Элгүй баян гоо төгөлдөр эрх тангал итерхэн чамтай олны цагаан хэл ам тусдал онцгойн дотн сувч бас л байтгална. Эрх дөрвөн цагийн сайхан бүхэнтэй ансавч инхрээ чинийхэн модон зайг санааны үндээр болно. Ихтер мөн болж ирэх элбэлт өдрийг хүлээж байж гунган гүвч халаасаа нүсэн 30-40 өчөөд наснэ. За ингээд та бүхэндээ баярлалаа. Номын тухай бол би өөрөө гэсэн бодолтой байна. Ном болов нэг талаар хөрсгөл үгийн урлаг хоёрын дундын хүү бүтээл нэгс бит өвд. Тийм ч бас монголч номоо бийгэж номоо одоо Абрахамынхаа бурхныхаа дээр дахиж шүтэж хамгийн дэд одоо юм. Өв хөрөн болгож ирсэн. Одоо очих цагт бол яг хуу цахим төгөндөө хонцсон үед бол цахимаар уншиж байгаа сонсдог юм. Гэвч яг одоо цаасан ном гэдэг бол өөр юм одоо гэж хүчтэй. Одоо бид мэдээж янз янзын сэрэл номууд байна. Ухаан одоо цэглэл мэрэгчтэй холбоотой. Өөр хүний үйлчлэгээ холбоотой. Номыг бол ном гэдэг бол бит байдлаар нь одоо ойлгож уншиж одоо хайр хамгаалах энэ нь бол их ажил будалтай маань хэлэх байна. Дайд болж байгаа бүтээлчтэй амжилт хүсье баярлалаа.